За өнөөдрийн дугаараар та бүхэнд recovery kits буюу шавар усанд суусан үед өөрсдийгөө хэрхэн гаргах вэ? Тэр нь түүнд хэрхэн бэлдэх вэ гэдэг талаар өөрсдийн туршлагаа хуваалцаад мөн бид аялалд юу бэлдсэн талаараа та бүхэндээ хуваалцах юм аа. Цамын аялал хийж байгаа хүн болгон тохиолдог юм бол шавар цуун, нийлсэн цуун ямар нэгэн байдлаар машин саатах тохиолдлууд зөндөө гардаг. За энэ үед хэрвээ та хамт олноор баг болж явж байгаа юу, хоёулаа хосороо явж байгаа юу, эсвэл ганцаахнаа явж байгаа гэдэг шалтгаалаад танд тодорхой хэмжээнд янз бүрийн recovery kit хэрэг болдог. Бид бас өнгөрсөн жил бас аялж байгаа хугацаанд өөрсдийн хэрэгжилжсэн зарим нэг багчуудаа энэ жил бас сайжруулахыг хүссэн. Яагаад гэвэл бас хэрэглээнд бас нийцгүй байх талтай юмнууд байсан учраас энэ жил илүү сайжруулсан юмнуудаа бас олж ирсэн. Өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээнд өөрсдийн бас сурч судалж олж мэдсэн зүйлүүдээ бас илүү та бүхэндээ хуваалцаж бас өөрсдөө бас тэрийг өөрсдийнхээ хэрэглээнд юу яаж тусгаж байгаа талаар бас ярилцах гэдэг юм. Ямар төрлийн бартад замаар явж байгаа шалтгаалаад дугууны хээ бол яг тухайн замдаа айлуулах тохирсон байвал зүгээр. Тэгээ би бас одоо ийшээ жоохон хачрлуу ховл ихтэй замаар явж байгаа учраас дугууных хээг бас жоохон асгаж явуул дээ гэж бодоод дугууны хээг асгаж байна. Бид нар юу нь бол яг дугуун насаасаас бүрэн таарнаас дүүрэн ашиглаж чаддаггүй. Гэтэл бартад замын хэрэглээнд насаасны хэрэгцээ болоод зөвхөн дугуй хийх гэдгээс гадна олон төрлөөр бас ашиглах шаардлагатай үед зөндөө гардаг. За тэгэхээр таны машин ямар машинаас үл хамааран за хамгийн түрүүнд танд өөрийг чинь өөрөөрөө гаргаж болох хэрэгслүүдийн нэг нь гэвэл мэдээж хэрэг хамгийн нэгдүгээр зайлшгүй байх ёстой юм бол хурц. За хурцны хувьд бас хурцаа сонгохдоо бас их сайн чанартай хурц сонгох хэрэгтэй гэдгийг бол бид нар гашуун туршлагаараа бас олж мэдсэн. Өнгөрсөн жил бол авч явсан хурц маань замдаа хэрэглэнээс гарах, эвдэрч гэмтэх үргээ үүсэхгүй болох шалтгаанууд гарсан. За тэгээд энэ жилийн хувьд бол бас нэлээд урт бас төмөр сайтай ийм хурцыг барилгын материалын дэлгүүрээс олж авсан. Заавал бартад замын аял гэдгээр аяллаа дэлгүүрээс бас хайгаад авах шаардлагагүй. Зарим тохиолдолд бас яг найдвартай хурцыг бас барилгын материалын дэлгүүрээс авч болох юм билээ. Жишээлбэл энэ хурцыг бол бүр 3 дугаар цэцлэгийн станцын урд байдаг House Plus гэдэг дэлгүүрээс бол худалдаж авсан ийм хурц байгаа. Энэ миний хувьд маш их таалагдж байгаа барьц сайтай, төмөр сайтай ийм хурц байгаа. За дараагийнх нь бол шаврын давцсан, монголчууд шаврын давцсан гэж нэрлэдэг recovery board гэж ерөнхийн нэр нь. За энэ багаж маань бол таныг шавар усанд суусан, элсэнд суусан ч юм уу энэ тохиолдлуудад гаргах боломжийг олгодог ийм давцсан байгаа. За яг хурц болон энэ давцсан хоёр бол ямар ч төрлийн автомашинтай аялж байгаа тохиолдолд байхад илүүтэхгүй, зайлшгүй байхад хэрэгтэй зүйлсийн нэг байгаа юм. Энийг хайж олохын тулд бид нар бас нэлээх эрэл хайгуулт судалгаа хийсэн. Ягаад гэвэл бүгд адилхан пластик, за 100 мянган төгрөгөөс хавлаа сая төгрөг хүртэл олон сонголттой байгаа. Аль нь хамгийн сайн бэ? Аль нь найдвартай вэ гэдэг асуулт бол үргэлж байсан. За тэгээд үүнийгээ дагаад интернет орчин, YouTube-с ч юм уу те хүмүүсийн судалгаа харьцуулсан шинжилгээнүүдийг бас харж тэн дундаас сонголт хийхэд бас нэлээх судалгаа хийх шаардлага гарсан. За тэгж жагаад хамгийн ер нь бол австралчууд гэлтгүү. За бүх төрлийн оффроуд аялалд хийх дуртай хүмүүсийн хувьд хамгийн өндөр үнэлэгддэг, хамгийн чанар сайтай гэж нэрлэгддэг ийм recovery board буюу шаврын давц нь юу гэсэн бэ гэхээр Maxtrax гэх брэнд байдаг. За Maxtrax нь баг ер нь бол нөгөө Pampers гэдэг шиг яг Maxtrax гэхэл ер нь бол шаврын давц гэж ойлгож болдог ийм брэнд байдаг. За энэ брэндийг бол энэ жил бол бид нар олж чадсан. Тэгээд өмнө бас энэ брэндийг хаана хоруулж ирдэг Монголд аль биесээр байдгүй талаар мэдээлэл дутуу байсан болох тэр бас олохгүй нэлээд ууцсан. Тэгээд яг энэ жил яг өөрсдийнхөө энэ recovery kit гэдэг юм цуглуулж явахдаа энэ брендийг олж аваад ямар ч өөрсдөө болгож чадлаа. Тэгээд тийм учраас та бүхэнд бас мэдээлэл болох үтнээс энэ талаар хуваалцъя гэж бодсон юм аа. Яг Maxtrax-ыг альбан ёсоор TIC 4-4 outdoor гэдэг Facebook хуудсан байгаа. Энэ газар оруулж ирд юм байлээ. 3 дугаар цэцлэгийн станц MSM-ийн яг урд байрладаг гадна бол одоо Patriot Campers гэдэг бас Patriot гэдэг аяны камперсуудыг оруулж ирдэг ийм газар байгаа. За эднийх бол Maxtrax-ийн Монголд албан ёсны дистрибьютор яг Австралиас нь оруулж ирдэг ийм байгууллага байдаг юм байна. За яг энэ recovery board-тэй энэ шаврын давцангийн хувьд бол яг Австралид үйлдвэрлэгддэг хамгийн сайн чанарын давцан байгаа. Хүмүүс бас ярьдаг л да тэгээд шаврын давцан гэхэр чинь бүгдээр яг адилхан хуванцрал давцангууд ч тий бүгд хуухран бүгд илэгдэн гэж ярьдаг. Яг хоо тодорхой хэмжээнд үнэн илэгдлийн хувьд бол бүгд илэгдэн. Гэхдээ аль нь илүү илэгдэх вэ? Аль нь илүү их дааж чадах вэ? Намайг шавар усанд гаргахад аль нь илүү байж чадах вэ? Магадгүй 1-2 удаа
хэрэглэгдээд эвдэрчдэг бол намайг 3 дахь удаагийнхын шаврын дээр очиод гаргаж чадахгүй бол яах вэ гэдэг айц байдаг бол энэ бол хамгийн найдвартай байж чадна гэдэг дээр бол би өөрийнхөө олж авсан мэдээллийнхэн зүгээс бол хэлж байна. За тэгээд энэ жилээс бол бид тэрийг туршаад явна. За тэгэхээр туршаад явсныхаа дараа бас та бүхэнд бас ямар байна өөрийнхөө хэрэглэн дээр үндэслээд бас мэдээллүүдийг өгнө. За Max Trax-ыг бол албан ёсоор оруулж ирдэг гэсэн. Тэгээд яг энэ Max Trax-тэй зөвхөн юм давцсан шаврын давцсан гэж зогсдоггүй. За дээр нь нэмэх нь одоо яг recovery гэдэг яг хүмүүсийг яг шавар уснаас гаргадаг төрлийн бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь оруулж ирд юм билээ албан ёсоор. За одоо энэ жишээлбэл яг soft shackle нь байна. За тэгтээ soft shackle-ийн хувьд бол яг дараагийн шатны яг recovery kit гэдэг сетэнд нь оруулах ийм багшнуудын нэг гэж хэлж болно. За тэгээ энийг бас тэрэн дээр бас дэлгэрүүлээд ярилцъя. За гэхдээ дараагийн шатанд маань за түрүүний шаклаас авахлаа зөвхөн юу байдаг талаар ярилцъя л да. Юу гэхээр за та 2-3 аялж гин багаараа аялж гин те. За энэ үед таныг шавар уснаас татаад гаргаж чадах хүмүүс байна гэсэн. За гэхдээ түрүүний өмнө ярьжсэн хэрэгслүүд маань танд байгаа. Үүнээсээ гадна дээр нэмээд юу авч явах боломжтой вэ гэхээр татлага. За татлагыг ер нь бол гэхдээ ганцаараа аялж исэн ч гэсэн өөртөө ер нь бэлэн байлгаж ивэл зүгээр. За хин нэгэн ирээд таны татъя гэхэд та өөрийнхөө татлагаа бас гаргаж ирээд татуулж явах бэлэн байж ивэл их зүгээр. За энэ бол жишээл бид нар өнгөрсөн жил бол нэлээ их ашигласан одоо нэлээ илэгдэлд орчихсан ийм татлага байгаа. Энэ маань бас бидрийг бол бас 2-3 удаагийн тохиолдолд бас аварч чадсан ийм татлага. Энэ маань болохоор яг сундаг те угцрагч татлага гэж бас монголчууд нэрлэдэг ийм татлага байгаа. За тэгээд татлага маань хоёр талдаа угаасаа гогцоотой байгааг бүгд мэдчихэж байгаа бах те. За энийг тэгэхээр машинтайгаа холбохын тулд танд юу хэрэг болдог вэ гэхээр шакл түрүүний ярьжсэн энэ шакл маань хэрэг болно. За шаклууд бол ингээд хатуу энэ төмөр шакл за энэ soft шакл гэж байна. Аль нь ижил төрлийн үйлчлэгээд үйл ажиллагаатай хэрнээ бас давхар зориулт нь өөр байдлаар ашиглагддаг. За хамгийн нэгдүгürt бол манай машины хувьд бол хойд борхоо нь бол онгорхой дөрвөлж мэддэг ч тийм. Тэгвэл тэнцээ маань энийгээ суурлуулад за энэ шаклаа одоо яг нөгөө татлагаа хэмжээний холбож ашигладаг гэсэн. За өнгөрсөн жилийн хувьд бол нэлээд олон удаагийн тохиолдолд энийг ашиглаад явж исэн. Энд бол бид нар бас TGM-ийн бас нэлээд сайн найдвартай гэж бодож энэ TGM-ийн шаклыг бас сонгож авсан байгаа. За нөгөө талд нь болохоор за би өөрөө хүн чирхэж байгаа бол нөгөө машинд маань дахиад нөгөө чирх цэг дээр нь холбох шакл маань бас энэ тустай байх хэрэгтэй гэсэн. За тэгэхээр ингээд энэ хоёр цэгтэй энийг холбоод эхний хэлшинд ашиглахад нэг татлах хэрэг болох нэ. За тэгээ бидний хувьд бол ямар ч юм нэг ашиг мэдхүүгээд хоёр дахь татлагаа уудлаас нь задлаагүй ингээд байнга аваа явж идэг. За ингээд ер нь бол доор хаяж хоёр татлагатай байхад ер нь зүгээр. За тэгвэл эдрийг хажууд чинь тавиад за яг энэ хоёр маань бас хоорондоо ямар ялгаатай байдаг юм бэ гэдэг талаар бас ярилцъя. Яагаад би энэ чи Max Trax гэдэг бас энэ брендийг авчих уу гэдэг талаар бас та бүхэнд мэдээлэл өгөх гэсэн. Тэгэхээр энэ хоёр шакл буюу тий татлахын гогцооны хувьд бол ерөөхдөө ижил төстэй. Гэхдээ бас зориулт нь өөр байдаг. За тэгээ бас дээрэс нь уян синтетик олстой энэ soft shackle-ийн хувьд бас хүмүүсийн эндүрдэг юм. Энэ маань амархан тасрах болно. Тасрахч үед гэдэг тийм айц байдаг бол яг ингээ харьцуулаад үзэхэд энэ төмөр shackle маань болохоор 8 тонн даацтай байхад за яг энэ уян shackle маань болохоор 14 тонн даацтай байгаад байгаа. Тэгэхээр энэ маань бас найдвартай гэсэн. Тэгээд энийг нь бас яаж мэдэх ёстой вэ гэхээр яг уян гэ синтетик гэ тэр болгон бас айдал байдаггүй. Яг энэ ориг шаклуудын хувьд ер нь олс юунуудын хувьд заавал ийм шошгонууд байдаг. За энэ шошгон дээр байгаа мэдээлэл нь маш чухал. Энэгээр энэ яадаг вэ гэхээр энэ нөгөө өмнө би зөндөө ярьдаг гэсэн стандартын дагуу туршигдаж, шалгагдаж, батлагдсан энэ мэдээлэлээ энэ чинь оруулдаг. За жишээл яг энэ дээр ингэ бичсэн байгаа minimum breaking strength буюу хамгийн багадаа дасарч байсан тэр тохиолдлоор нь тэмдэглэсэн байгаа. Тэр нь болохоор 14,000 кг гэдэг энэ чинь биччихсэн. Тэгэхээр 14,000 кг-аас зарим тохиолдолд илүү даажсэн ч тохиолдол байж болно. Хамгийн багадаа 14,000 кг дээр энэ тасарч исэн гэдэг утгаараа энийг нь оруулчихсан гэсэн. За иймэрхүү мэдээлэлтэй юунуудыг бол заавал юм дээр татлахныхаа олсонд болгоод ийм шаклууд дээр заавал харж авах хэрэгтэй. Энэ юудаа хараад үзсэн манай энэ бүгдэнд нэг юм шашгон дээр мэдээлэлүүд ингээ орчихсон байдаг. За тэгээд татлах сонгохдоо миний олж мэдснээр бол өөрийнх нь машины нийт жин хэдийн түүнийг 2-3 дахин үржүүлсэн илүү даацтай юм угцрагч татлах сонгох хэрэгтэй. Тэгжиж таныг нөгөө шавар уснаас аюулгүй гаргана гэсэн. За түүнтэй адилхан түүнийг холбож байгаа энэ шаклууд маань бас тэгээд дагаад явах хэрэгтэй. За тэгвэл ямар үед яг
оюун синтетик шаклыг ямар үед энэ төмөр шаклыг ашиглах вэ гэдэг бас нөхцлүүд байдаг. За ихэвчлэн яг түрүүний энэ дээр харуулсан шиг яг машин дээр холбож байгаа цэгүүд дээр ихэвчлэн энэ төмөр шаклыг ашиглавал зүгээр. За тэгээд бусад үед бол энэ оюун шаклыг ашиглахад илүү хялбар мөн илүү найдвартай байх тохиолдлууд байдаг. Жишээлбэл хоёр батлагын улсыг хооронд нь холбох ч юм уу тэр тохиолдлуудад бол энийг ашигладаггүй. Яг тэр энэний яг тасрах хугарах цэг нь бас болж өгдөггүй. Яг гол цэг нь энэтэлтэй байдаг учраас хоёр улсыг хооронд нь холбоход болдгоо. За тэгвэл үүний хажууд бол энэ уян шакл нь өөрөө ч энэ зайн том хэмжээтэй. Тэгээд дээрэс нь 1 2 байтугай 3 4 улсыг бас зэрэг холбох боломжийг олгож өгдөгөөр яг энэ уян шакл нь илүү хэрэглээтэй болж эхэлдэг. За тэгвэл уян шаклыг хэрэглээтэй гэдэг энийг бас хайж болтгоо. Яг тэгэхээр яг машинтээр холбогдож байгаа цэг маань ямар байгааг бид нар сайн мэддэггүй. Яг одоо энэ төмөр шаклных шиг ийм зөөлөн гадаргуутай байвал уян шаклыг шууд зүүхэд бол аюулгүй. Уян шакл гэлтгөө датлахыг гэсэн зүүхэд аюулгүй байдаг. За хэрвээ тэр таны машин дээр цэг чинь өөрөө хурц өнцгтэй байх юм бол энэ шаклыгаа зүсээд тасдах аюулыг бий болгоно. Тэрнгээрээ таны шакл чинь нэгдүгээр дэвтрэхээс гадна таныг татчих үед бас аюул тулгарх боломжтой учраас энийг шууд машинтай холбоход бас аюултай. Гэхдээ яг түрүүний миний хэлжсэн Max Trax-ийг яг албасаар оруулж ирж байгаа TIC гэдэг дэлгүүрт болвол яг уян шакл холбох зориулттай яг энэ борхоовны оролт байлаа. Тэгэхээр бас тэрийг сонгох юм бол бас боломжтой байлаа шүү. За энэ бол тэгэхээр ямар ч сан таныг хин нэг нь татаж гаргах, та эсвэл хин нэгнийг татаж гаргаж байгаа үед бол эднийг ингээ хооронд нь холбох байдлаар ингээ ашиглаж болох нэ. За тэгвэл бид нар бас өөрсдийнхөө машинд винч суйрлуулчихсан либоток тий. Тэгвэл та хэрвээ бас машинд аль хэдийн либоток буюу винч суйрлуулчихсан болвол танд ямар тоногдлууд хэрэг болох ёстой вэ гэдэг талаар бас нэмээд хэлье. За тэгэхээр түүн дээр нэмэгдээд нэг юм гарч ирдэг нь юу вэ гэхээр snatch block гэж бас нэрлэдэг. За энэ холбоос нь болох дээр та одоо модноос шууд зөвхөн модноос нэг цэгээс татах биш. Модон дээрх цэг дээр либоткоо өөрийнхөө машин дээр эргүүлж татаж авчраад либоткийнхаа хүчийг 2 дахин нэмэгдүүлэх 1.5-аас 2 дахин нэмэгдүүлэх боломжтой snatch block гэж ийм ажиллагаатай юм байгаа. Нэгсэндээ таны либоткны чинь татлага энэгээр ороод өөрийнхөө машин дээр буцаж ирж холбогдоод за эсвэл нөгөө тийш нь залаад өөр машин дээр очиж холбогдож хамт татна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ашигладаг snatch block бол хэрэглэгдэнэ. За тэгээд та модноос өөрийнхөө татаж ихэвчлэн гаргадаг тийм үү. Тэгвэл модноос татаж гаргахдаа бас яг юм одоо хамгаалах юм богино юм татлага бас хэрэгжилж байгаарай гэж зөвлөлт юм байлээ. Ер нь бол би бас энийг бас хэрэглэн гэж бодож байгаа. Одоогийн байдлаар бол хэрэглээг байгаа. Энэ жил дөнгөжлөг бодож тавилж байгаа болохоор энэ маань цааш нэрээ байж байгаа. Тэгэхээр энэ блоко винчтэйгээ холбоход одоо энэ snatch block ашиглана гэсэн үг. За энэ татлахаа модоо ороогоод snatch block-тойгоо холбоод тэгээд винч энэгээр оруулаад явах боломжтой гэсэн үг. За тэгээд snatch block-уудын хувьд бол за энэ нь болохоор өөрийнх нь оролт нь өөрөө яг энэ төмөр шаклын зориулсан оролттой. Тэгэхээр энэ хоёр хоорондоо холбогдно. За энэ дээр яг soft shackle-ыг ашиглаж болдог. Soft shackle-ыг холбодог snatch block нь бас арай өөр яг зүгээр шууд цагираг байдаг. За тэрийг бол бас бид нар энэ удаад яг олж чадсангүй найдвартайг бас олж чадаагүй учраас аваагүй байгаа. За үүн дээр нэмээд дараагийнх нь юу гэдэг вэ гэхээр хэрвээ та яг винч ашиглаж байгаа бол бас өөртөөх аюулгүй байдлыг хангах үүднээс энэ татлагын олс хөндрүүлэгчийг заавал ашиглаж байгаарай. Яг тэр винч маань бас яг маш хөндөр хүчээр татчихдаг учраас хэрвээ тэр ямар ч тохиолдолд таны машин дээр цэг дасарсан уу, модноосоо дасарсан уу тасраад үсрэх тохиолдолд маш их аюултай хажуудах дэрэгдэх хүмүүсээ гэмтэх, машинаа гэмтэх аюултай учраас тэр дасарсан олсыг шууд доош нь унгаах зорилттой энэ татлагын хөндрүүлэгчийг заавал ашиглаж явах хэрэгтэй. За тэгэхээр эдрийг хажуу тийш нь тавиад яг энэ олсон дээрээ бас нэг товчхон нэг demonstration маягаар юм харуулъя те. За энэ төмөр шаклаа холбохын олстойгоо холбохын тулд заавал энийг эргүүлж гаргана. Заримдаа энэ эргүүлсэн юм маань чанга сулдраад байх боломжтой байдаг учраас бас тэр маань эрсдэл үүсгэдэг. Эсвэл зарим тохиолдолд энэ маань чангалсан маань түгжигдчихэд бас онгоохгүй тохиолдлууд бас гардаг юм байлээ. Тэр тохиолдлоор бас энэ төмөр шакл маань заримдаа жоохон хэрэглэхэд төвөгтэй. За ерөнхийдөө бол иймэрхүү байдлаар энэ цэг маань машинтайгаа холбогдоод эндээсээ татлахаараа татаад ингэж ашиглах нь байна. Тэгэхээр төмөр шаклын хувьд бол яг энэ ажиллагаа маань бас зарим тохиолдолд жоохон төвөгтэй санагдах үед бас гарна. За тэгвэл үүний хажууд soft shackle маань яаж явах вэ гэхээр soft shackle бол маш амархан энэгээрээ суллаад
тайллаа. Энэгээр оруулчихна. Хооронд нь холбох. За одоо энэ дээр нэмээ дахиад өөр нөгөө остойгоо холбоно гэдэг ч юм уу. Хоёр осыг хооронд нь холбоод сунгах тохиолдлууд гэдэг ч юм уу. Иймэрхүү үед бол ашиглахад маш хялбар. Сунгаж төгжлээ. Чангалаад ингээл болоо. За ингээд холбочдөг. За яг иймэрхүү хоёр цэгийн хооронд нь холбоход энэ шагнал манаас төмөр шагнал маань төдийлөн тохиромжгүй байдаг шүү. За 7 хоногийн аялал хийх чад тохиол мэдээж хэрэг ачаа бараа ихтэй явдаг. Үүнийгээ дагаад арын багаж гэлтгүүд эвэр дээрээ хүртэл ачих тохиолдол байдаг. За тэгвэл ачаа бараагаа ачиж явахдаа бас аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Энэ нь болохоор зөвхөн бид нар өөрсдийнхөө аюулгүй байдал биш. Тэгээ ард яваа машинуудынхаа ч аюулгүй байдлыг хангах. Миний дээвэр дээрх ачаа хойш нураад унахыг гэдгээс бас үргэлж сэрэмжтэй явах хэрэгтэй тий. За тэгвэл бидний дадлага бас найдвартай байхыг бас хүсдэг. За тийм учраас энд бас хэдэн төрлийн дадлагуудыг авсан. За эдгээр дадлагууд маань бас хоорондоо өөр зориултаа өөрөөр шаардлага мөн өөрөөр ашиглах зориултууд байгаа. За хамгийн нэгдүгürt бол машиныхан ачиж байгаа тэр даацаас хамаарч дадлагууд маань өөр байдаг. За хамгийн нэгдүгürt харуулах юм бол энэ ratchet strap буюу монголчуудын ярьцааснаар чаг гэдэг дадлага. За энэ маань 850 кг-ийн даацтай ийм дадлага байгаа. Би бол энийг хамгийн том ачаагаа ер нь бол татаж ашигладаг. Дээвэр дээр цүнх тавиад тэр цүнхээ бүхэлдэнд даруулж ачдаг дадлага нь бол энэ байна. За энүүдээ бас юм сулуулж явахдаа шинээр нэмж авсан юм нь юу вэ гэхээр энэ арай бага даацтай бас жижиг юмнуудыг татах шаардлага гарах тохиолдолд энэ 250 кг даацтай адилхан ийм дадлага байгаа. Зүгээр rapid strap гэж нэрлэж байна. За үүний дараагаар зөвхөн дээврийн ачааг татаа зогсохгүй бас арын ачаагаа татах нь бас зорчигчдын аюулгүй байдал чухал байдаг. Тэрэн зориулаад бас нэмэлтээр юм олсон дадлага болоод юм эрцэнэн дадлагуудыг бас худалдаж авсан. За эдгээр маань болох төр яг арийнхаа багажинд ачиж байгаа ачаарууд маань тал тийш өсчөд явуулах гэдэг доош нь ларж явах зорилготой ийм дадлагуудыг худалдаж авсан. За надад бас энэ авсан дадлагуудын маань маш их таалагдж байгаа нэг дадлага нь юу вэ гэхээр энэ байгаа. The perfect bungee гэдэг эрцэн юм сундаг эрцэн татлага. За энэхүү татлагыг би юунд зориулж авсан бэ гэхээр түрүүний ярьжсэн Max Track-а тогтооход зориулж авсан ийм татлага байгаа. За энэ бол маш гоё уян болоод суналт сайтай учраас доктор сайтай ийм гоё татлага байлаа. Хит том даацын энэ татлагуудыг ашиглах шаардлагагүй богино авсаархан хэрнээ даац сайтай энэ татлагыг бас жижиг юм зүйл дээр ашиглах зүгээр санагдсан. За тэгээд энэ датлахуудаа бол би бүгднийг Offroad Mongolia гэдэг ярмагт Хүнөө моолын хойно байрладаг Offroad Mongolia гэдэг ер нь бол Барта зам аялах дуртай хүмүүсийн заавал очдог нэг дэлгүүр байдаг. Тэндээс бол худалдаж авсан. Тэгээд тэрнгээр орохдоо бас зүгээр байхгүй өөр зүйлүүдийг худалдаж авсан талаараас та бүхэн мэдээлэл өгсөн. За энэ бол түрүүний миний ярьж ирсэн TGM-ийн дугуй хэрэгж байгаа. За энийг бол маш олон хүмүүсийн зөвлөмжөөр үн хамгийн боломжийн хэрнээ зөвөрийн тэгээд түрүүн биний хэлжсэн шиг ачаа бараагаа буулгах шаардлагагүйгээр машина шууд хийгийг нь гарах боломжийг олгосон юм насаас байгаа. За тэгээ дугуй насаасын хувьд бол нөгөө бидний яриад байдаг нөгөө тамхины асаагууртаа хийгээд асаачдаг тэр дугуй насаасууд маань бол чадлан хүрдэггүй. Энэ насаасын хувьд бол жишээлбэл яг өөрийнхөө аккумулятор залгаж машин асаалтайгаар аккумулятор залгаж хийлдэхээр бас онцлог юм өндөр хүчин чадалтай ийм TGM-ийн дугуй хийлэгч байна. За дээрэс нь энэ нэг юм байгаа. За энийг бол ARB-ийн recovery Speedy Seal гэж нэрлэдэг байгаа юм. Offroad Mongolia гэдэг докторийн авцуулж байгаа яг offroad чиглэсэн бараа бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүр маань яг ARB-ийн бас албан ёсны дистрибьютор гэдэг юмнаас хүмүүс мэдэх бах. За тэгвэл ARB-ийн энэ кит нь Speedy Seal гэдэг энэ кит нь ямар зорилттой юм бэ гэхээр дугуй цоорсон, хадаас шигдсэн үед түүнийг авч сүгэлж нөхөх боломжийг олгодог юм сил байгаа. Дотроо бүх юм нь бүх багаж хэрэгс нь орчихсон ийм бүтээгдэхүүн байдаг. За энэ багаж хэрэгслийг юунд зориулж авч байгаа вэ гэхээр ер нь бол хөдөө орнуудад явж байхад бас тэр болгон дугуй засварын газар бас таарахгүй үед байдаг. Тэр үед яг өөрсдийнх нь дугуйг хийх боломжийг бас олгоно гэдэг утгаар нь ийм зүйлийг бас худалдаж авсан. За тэгээд энэ зууныхаа аяллаа туршид эдгээр багжууд багж хэрэгслүүдэд бас ашиглаж байгаа талаараа бас мэдээллүүдийг бэлтгээд хүргэхийг хичээнэ. Мэдээж хэрэг ашиглахгүй байхыг хичээнэ. Тэгээд тухайн үед бас ямар тохиолдлууд ашигласан тохиолдлуудтай бол та бүхэнд бас нэмэлт мэдээллүүдийг өгнө. Дээрээс нь бид нар энд өнөөдөр дурдсан бүтээгдэхүүнүүдийн багж хэрэгслүүдийн талаар мэдээллүүдийг бас description хэсэгт оруулчих. Тэгэхээр та хэд бас өөр чинь таалагдсан юмнууд байвал тэндээс бас мэдээлэл аваарай.
За өнгөрсөн дугаар дээр бид нэр дугууныхаа ободыг амарчинтай цолсон гэж ярьсан. Гэхдээ бас ямар обод сонгосноо бас хэлхээ мартсан байлээ. За BlackRock нэг энэ Legion гэх загварын ободыг сонгосон. Ингээд сонгохдоо 17 инч 9GG гэдэг өргөн 9 инчтэй ийм ободыг сонгосон. За энэ хүү обод маань болох дээр өөрөө хасах 12 offsetтэй. За яг Forerunner-ийн хувьд бол стандарт өөрийнх нь stock обод бол нэмэх 15 offsetтэй гэдэг бол энэ хас 12 болж гисэн. Ингэж өгснөөр машинд маань яаж нөлөөлж байгаа вэ гэхээр яг гаднах энэ шаврын хаалттай бас нэлээд зэрэгцэж ирээд дугуй маань гадагшилж өгч байгаа. Ингэж өгснөөр бас машины маань өнгө төрхийг бол илүү тийм aggressive онцлог тийм өнгө төрхтэй болгож өгч байгаа. За дээрэс нь энийг гадагшуулж өгсөн нэг шалтгаан нь юу вэ гэхээр машин маань бас амарчин цайсанс хойш нэлээд өндөр болсон. Ингэж өндөр болоод ирэхээр хүндийн дөгөн дээшлээд ирж байгаа учраас тэрийгэ дагаад дугуун суурийг нь бас жоохон гадагшуулж өгч бас тэнцвэртэй байдлыг хадгалахыг зорьсон. Тэгж сонгосон байгаа. Тэгээд өнөөдөр бид нар уул даваад бас нэг жоохон оффроуд хийх маягтай тест хийж үзлээ. Өмнө явжсан газраараа бас явангаа манай амарчин яаж нөлөөлж чинь за обод маань бас ямар байна гэдэг ч юм иймэрхүү тестүүдийг хийх гэж үзлээ. Тэгээд амарчины ажиллагааны хувьд бол ялангуяа яг шорон зам дээр гараад ирэхэд бол илүү гоё ажиллагаа нь мэдрэгдэжээ. Яг авто зам дээр яг засмал зам дээр явж байхад яг энгийн сток амарчинаас баг зэргийн хатуу гэхдээ нөгөө өмнө миний хэлжсэн нөгөө хит хатуу амарчинуудаас бол зөөлхөн ийм мэдрэмж өгчсэн бол яг шорон цам дээр гараад ирэхэд бол ажиллагаа нь илүү гоё болж өгөөд за нөгөө илүү их юм нухчаан дунд амарчины ажиллагаа нь илүү өндөр болж өгснөөрөө дугуй газартаа наалтах орон зайг илүү нэмж өгсөн санагдсан. Ийм тестүүдийг бол өнөөдрийн үед хийж үзлээ. За тэгээд баг зэргийн бартаатай юм шорон зам дээр илүү хурдтай явхад бол машин бол илүү гоё доктортой хийхгүй юм гоё амтсан хөдөлгөөнтэй болж өгсөн. Ийм онцлогтой болж ажиглагдаж байна. Тэгээд энэ зүрийнхээ аялалд явж явах хугацаанд бас яг амарчинууд нь ажиллагаа маань бас ямар болж байна гэдэг өшөө намар өвлийн хэрэглэн дээр бас ямар өөрчлөлтүүд гарах нь бас энэ бүгдийг нь бас та бүхэнтэйгээ дараагийнхын дугаараар бас хуваалцаад явнаа. Ингээд машин маань аялалд бэлэн болсон. Дээрээс нь бид нэр recovery kit буюу бартаа замд бас гарч болох эрсдлүүдээ сэргийлэх дагаж хэрэгслүүдээ бас бэлтжиглээ. Одоо энэ дараагийн дугаар дээр бол та бүхэнтэйгээ аяллахын дугаараар бас иргэд уулзъя.